За сайн байцгаана уу? Бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр би хүн болгоны ярианы сэдэв болоод би Singles Inferno season 5-ын талаар ярих гэж байна. Тэгээд энэ удаа би ганцаараа бичлэг хийхгүй, найзтайгаа хамт бичлэг хийн. Тэгээд би өөрөө нэг тийм PPT-рхүү юм дөрөв алган дээр жижиг хэмжээний анализ хийх юм бичлэг хийх гээд найзтайгаа хамт одоо Zoom-ээр Google Meeting-ээр холбогдсон байж гин. Тэгээд хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орё гэж бодож байна. Үүний өмнө хэлэхэд манай найз ч тэр бич тэр хүн дээр тэгш нэг мэрэгжлийн төвшний анализ хийх хүмүүс биш л те. Айл нэгэн сэтгэлж гэж биш. Чамайг яагаад би сонгосон талаараа ярих гээд яа. За манай найз болоо гээд бүх төрлийн ингээд солонгос шоунуудыг баг бүгдийг үзээд дуусгацсан. Тийм хүн. Тэгээ би бараг чамаас их зулаа манай найз их зул гэдэг байхгүй юм. Тэгээ найзаасаа болж би бараг Singles Inferno 1-р сизнийг үзсэн байж магадгүй гэж би санаж байна. Манай найз бол өнөөдөр та бүхэнд харамсалтай ямар ч царай төрх харуулахгүй. Гэхдээ одоо мэдлэн гэж найдаж байна. Яна юу гэж хэлэх юм бэ? Эний хэлсэнчлэн presenter буюу одоо ярьж байгаа хүн нь бол би ажил ярих гэж байгаа юм шиг ярихгүй. Гэхдээ манай найз бол ажил ярьж байгаа юм шиг комент өгнө гэж би найдаж байна. Манай найзыг инкүнэ гэж дууддаг. Ер нь бол зулаа гэж дууддаг. Инх зул гэдэг. Ингээд найзтайгаа хамт өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлье гэж бодож байна. Чи бэлэн үү? Би билээ. За өнөөдөр нийт оролцогчдын талаар ярина. Тэгээд одоо хүртэл анги дээр яг юу болсон яасан ийсэн талаар нэг үйл явдал дээр тулгуурлаж биш хоёулаа хүн дээр нь тулгуурлаж яриа шүү. За хамгийн эхний хүн бол миний номер 1 сонголт Ши Хён Уу байгаа. Ши Хён Уу болохоор одоохондоо нөгөө Paradise Divas-ын руу явж үзээгүй байгаа болохоор бид нөгөө нас мэрэгжил энтрийг нь мэдэхгүй. Тэгээд би хайж ер нь жоохон судлаж үзсэн чинь нэг амар албан ёсны юм бол гарч ирээгүй. Гэхдээ ямар ч байсан одоогоор нэг модель хийдэг л угаасаа бүгд л нэг модель ямар нэг тийм фрилансер ч юм уу эсвэл зөвхөн part timer ч юм уу ингээд модель хийгээд байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол модель хийдэг. Гэхдээ юу юм бэ лээ? Мэрэгжлийн сагсан бөмбөгийн тамирч юм байлээ. Оо, тийм үү? 2021 онд Солонгосын үндэсний гэх юм болов лигт нь драфтлагдаж орж исэн юм шиг байлээ. Оо, тийм үү? Амар өндөр юм яа. Метр 90 гэсэн шүү. Метр 90 гэсэн. Тэгээд би бол миний яг номер 1 сонголт гэдгийг би эхний ангиа үзээд шууд сторийн дээр Клосийнхаа сторийн дээр хийснийг манай найз харсан байх гэж би бодож байна. Би тэгээд яагаад ингэ сонгосон юм бол гэж сонгосон ч яахаа зүгээр яагаад нөгөө нүдэн тассан байл гэж бодсон шүү дээ. Яагаад амар нүдэн тусаж орж ирсэн юм бол чи? Харагдахгүй байна уу чамд? Харагдахгүй байна уу? Харагдахгүй байна. Амар хөөрхөн байгаа зү. Тэгээд ингээд байгаа байдал нь амар тийм уус ууртай, буйртай. Тэгээд тийм нөгөө нэг далдаг биш. Тийм харагдахгүй байна амар тийм нэг дүлгөөн гоё юм шиг харагдахгүй байна уу? Тэгээд нүдэн дулаахан. Надад зүгээр тэгээ санагцээ. Эхнээсээ орж ирсэн шүү дээ, тий? Үгүй л үү? Тий, эхнээсээ орж ирсэн. Тэгэнгүүт эхнээсээ орж ирээд миний санаж агаар бараг screen time нэг байгааг байгаа. Зүгээр өөртөө танилцуулаад тэгэл нэг судал цугаал тэгэл Paradise явахаар болоод тэгээд үлдчихдэг шүү дээ. Тэгэнгүүт зүгээр яг ягаад тийм байгаад хүн хугацаанаас яг өмнө гаднах төрхөөрөө гэж сонгосон гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэг яагаад юм бэ гэж асуугаад байгаа юм уу тий? Тэг яагаад юм бэ л гэдгийг надад яагаад тэгэхээр эхлээд зүгээр шууд үзээд хүн залуу яагаад тийм гой залуу гэж бодогдохоор юм ба гэж. Чи бид хоёрын сонирхолтой угаасаа л өөр үдтэй. Тэрийг мэдж байгаас гэж. Би одоо яагаад гэж тайлбарлах надад бол нэг тайлбарлаад харахгүй ингээд шууд харагдахаар санагдаж байгаа байхгүй. Ямар тийм нэг гоё иршүүд төрхтэй. Иршүүд тийм төрхтэй. Тэгээ мөрөн амар гоё ягадтай. Тэгээ би бас нэг хит ингэж бүр ингэж жигцэлсэн тийм боди бинд дург байхгүй юу. Тэнгүүд энэ ингээд нэг тийм гоё хангар тэгээ тийм ягадтай. Тэг санагдахгүй юу? За санагдсан байхаа. Яагаад дөө кино айгу pure улсөртэй нэг буйртай санагдсан бэ гэхээр нэг сүүл тавдгаар ангидаар болов. Насуудын нэг ярьсан хэсэг байдаг шүү дээ. Ингээд ямар нэг юм хоёр биер илүү хоёр ундаач илүү ингээд сонгуулаад чи ингээд ямар тиймэр ингээд дээр ярьж байгаа тайп нь тэгээд тийм
үжээ нэг өөрийнхөө сонирхлыг тодорхойлсон нэг амар хөрвөж шарваад тахааргүй. Тэгээд хамгийн таалагдсан юм нэ. Минтээ нөгөө ингээд бифлээ дааштай нааш ч нөгөө нэг хэлсэн. Самын тийм тэгэхээр тэрэн дээр ингээд тэр хоёрын юм хөрхөн байгаа байхгүй юу? Яг тийм ууж өгөхгүй. Гэхдээ нэг тийм амар сүртэй амар ингээд миний өнгө гээд бас тэгээд тахгүй. Гэхдээ ингээд хөрхөн нөгөө таалж байгаа охиныхоо төлөө амар тэгцээд байгаа. Амар хөрхөн зав. Тэгэхээр mature нэг тийм байгаа байдал нь нэг тийм төлөөх гэдэг дээрээ шинэлэгдэл. Би болохоор энэ хоёрыг бүр амар хүчтэй шийфэлж байгаа заяа. Тэгээд би бүр Inferno-гийн ингээд ангиудын бүх screen time ингээд хосуудын 2-2-оор байгаа ингээд уюуд байгаа штэ. Энэ хоёрын юм дээр би бүр гэсэн байхгүй юу? Яа гоо бас энэ дэмжиж байгаа. Гэтэ надад яа юу нээр хөрхөн санагдсан бэхэр нөгөө нэг өглөөний цай бэлдэж хахад нэг ингээд нэг ичингүүрэн балаараад идэг штэ юм. Тэр нь бүр амар cute амар хөөрхөн санагдаад. Тэгээ би амар нөгөө сонио үйл гаргаснаа тэрэндээ гинт бантаж матаад тэрнийгээ нөгөө ярьсуу дээрээ ярьж мариад байдаг уу. Тэр нь амар хөөрхөн санагдсан. Тэгээ би бүр энэ хоёрыг нийлээсэ гэж бүр амар хүсэж байгаа. Миний бүр хамгийн хүсэж байгаа хоёр шивдэлж байгаа хоёр хүн. Тэгээ би бас энэ хүнийг яагаад амар ухаалаг юм шиг санагддаг вэ гэдэг тэр яг чинээс яг ярьсан жишээг хэлчихээс ахгүй юу гэсэн чинь миний найз ихлэ ярьчлаа. Тэр нь ингээд шууд тэр хугацаанд зөвөр ойлгохдгоос амар тайлбарлаж өгсөн те. Нөгөөт нь ингээд тэр намайг тоохгүй тэгсэн чинь ингэсэн. Тэгээ би одоо яг яхаа мэдгүй байна. Тэр хүмүүсийг ингээд санаа хүнтэй ингээд ярьсан чинь ингээд яг хоёр юм яаснаа. Аль нэгийг гэж сонгуулчаад гэтээ чи нэг ууж үзмээр байгаа биз гэх ингээд тэгж байгаа нь бүр амар ухаалаг санагдсан. Аруухан хөлдөө юм шиг үйлдэл гаргаад байсан мөртлөө бас хоосонгүй ухаалаг юм байна гэж надад энэ дээр санагдсан байхгүй юу. Хоёроо ингэж өрсөлддөг эрэгтэйчүүдийн тэмцээн байж тээ. Тэрэн дээр бас гараад гүйч юм уу чи гэж бодсон ялчгүй тамирчин хүнд байх. Тухайн үед нь гял шийдээд хийж чаддаг тэр юм зөрмөг гэх юм уу тэр мөр надад. Эсвэл би нөгөө анханасаа гоёор харсан болохоор надад их санагдаж магадгүй. Гэхдээ ер нь амар мундаг санагдаж байгаа. Тийм байж маа. Тийм бах тий. За дараагийн хүнжээ байгаа. За хүнжээний тухай бол яг би сая нэг бичлэг хийхээс өмнө найзтайгаа ярьсан байхгүй. Тэгсэн чинь манай найз яг сүүлийнхаа ангиуд үзчихсэн. Тэгээ тэр үедээ энэнийг амар fan girl хийгээд байсан те. Гэтэ надад бол үнэхээр ерөөсөө таалагдахгүй байгаа. Надад хоёр юм за ямар ч байсан юу таалагдахгүй байгаа хэлжгүй. За. Эхлээд ямар ч байсан нүрээ амар илт мэдгэдэггүйс ингээ бодоод байсан. Тэгээ хоёрт нь за бас адилхан л да гэхдээ уруулаа бас амар будаад байсан. Заяа. Тэгээ гуравт нь яг хав тэр ямар тийм том хүчин зүйл биш л дээ. Би тэрэнд амар нээлттэй байдаг. Гэхдээ хамар нь амар химэл харагдаад байгаа ч тийм. Тэгээ тэр нь амар эмгтээлэг харагдуулаад байгаа юм шиг надад санагдсан. Амар зэрэлэг тэгээд амар өндөр хамартай харагдсан. Чи бүр ямар гоё өндөр хамартай залуу вэ гэж үзээдээс сая. Тэгээд сая энэ одоо оруулсан дараа ямар амар болчих юм шиг залуу би. Харин тийм багаз. Ерөөс ингэж харагддаггүй тий. Тэрхийн хувьд надад тийм санагдаж байгаа. Хүнийх нь хувьд бол яг нэг тийм гим хийгээгүй. Нэг гимгүү тэгэл ингээл байгаа л угаасаа энэ сизонд нэрд гарахаасаа одоо яг тэр оролцогчдын дунд амар алдартай болохоосоо жоохон өнгөрцөн юм шиг надад санагдаж байгаа. Golden Retriever гэдэг штеп. Яг тийм тайпын залуу шиг санагдсан. Нэг тийм зөөлнө үү? Тийм зөөлөө. Би харин тийм зөөлсөн болохоор дадаа таалагдсан юм болов. Дүүрний шаргал тийштэй уурын шатагдсан. Тэгтээ уурын шатагдсан. Хой хүн нь бол нэг тийм амар муухай залуу бол надад санагдаагүй. Өөрхий гимгүү. Гэтэ ингээд яг би царайг нь жоохон муухайгаар хилчлээ. Гэхдээ би штэ би энэ тэгж хэлэхэргүй байгаа ч тий. За энэ тийм л таасан. Нөгөө сонирхож байгаа эмэгтэйтэйгээ нэг яриа мараа өргөнүүлээл ингээд нөгөө залуу нь Тэжинийг Paradise ясны дараа ингээд надад болол ингээд амар гоё баг битэрээсээ гэж нэг хөрх юм гаргаалсан шүү дээ. Тэгээд нөгөө ярьтаал үйлдэл хийгээл
амар хөөрхөн байна, чиста хөөрхөн байна гэж дахин сэтгэлээ илэрхийлээд цэглийн нэг юм хайр халамжинд төссөн би яг ингээд гэртээ охин хүүхэд байдгаа гэдэг нь бас амар хөөрхөн байсан. Тэгээд таалагдсан. Тийм хувь яг зан характер юуных нь хувьд бол би шөмжлээгүй шүү. Гэхдээ ер нь яг юм болооны шоуун дээр дөрүүдийн ярьж байгаа гэж шууд царай мэрийг ярихгүй хаар чинь тэнэг л эцтэй тий. Тэмэглэдэг. За дараа хийсэн байгаа. Хийсэн бол одоо хүртэл ингээд бүтээсэн имиж нь жоохон тийм лузер шиг заяа. Гэхдээ яг би жоохон за би ер нь үрдэ ихтэй л ярьчих. Миний л үзэл бодол юм чинь тий. Тийм ихтэй. Тэгээ надад жоохон ядаргаатай наалдамхаа охин шиг санагцсан. Тэгэл ингээл байгаад идэг. Тэгээд надад яагаад ч зүгээр энэ шоунаас гадна яг ингээд зүгээр хувь хүнээрээ хийсэн жоохон пикмик явуулж магадгүй гэж би бодсон. Шоунд дээр байгаа дүр, гадна байгаа дүр нь өөр штэ. Өмнөд өөр л байж таараа байх л та. Яг гадна байдаг дүрээрээ шоунд дээр өөрөөр байдаг хүмүүсээс байгалах. Гэхдээ яагаад ч надад нэг тийм юу гэдгэлээ нэг тийм мэдрэмж төрөөдсэн gut feeling гэдэг. Яг тийм юм төрөөд нэг гадуур одоо зүгээр ингийн амьдрал дээрээ жоохон тийм байж магадгүй юм шиг санагдсан. Үнэнч тэр нь амар авууштай, амар хөөрхөн. Тэ ингээл хүлээгээл ингээл байгаа л байдаг. Гэхдээ хитрхи амар наалдамхаа хитрхи тийм байхаар чинь нөгөө хүндээ амар ядаргаатай санагдсан зү. Надад жоохон ядаргаатай санагдсан. Юунд Singles Inferno-д орсон амар олон эмэгтэйчүүд нэг бичлэгэнд яг оноор өөр л ахалтай. Гэхдээ ингээд аль хэлээгаа мэддэг юм байгаа зү. Мина байж ахын өмнөх сизний юм байна. Тэгэл тэр Минжи байна. Тэгээд энэ охин байна. Тэгэнгүүт ингээд эднэр бүгдээрээ нэг нэгийгээ мэддэг ингээд аасны тор шиг юм болцсон тийм нэг community дотроос хүмүүсээ аваад идэх юм шиг надад санагдсан. Эсвэл солонгочууд охтууд нь бүгдээрээ мис юм уу? Хоёлаа ч нөгөө эхний 4 анги үүдчихэд ярих гэжсэн. За 5 6 дээрээ ингээд гоё юм болж магадгүй гэд болцсон шүү дээ. Тэр 5 6 7-гаа үзсэн юмнуудаа ингээд тэмдэглэл хөтөлсөхгүй юу? Ингээд яг ярих юм хүн болгон дээр ингээд фактуудаа бичээд сүлд нь ярихад амар юм гэж бодоод амар хичээл сэтгэл гаргаж ингээд бүх юмнуудыг юм судлаад бэлдээд тэгээд яга хөрхөн бичээд тэрийг нь зүгээр бодоод ямар хүнтэй юм бэ хичээл сэтгэл гаргавал гэж. За тэгэхдээ тэмдэглэсэн юм ин сонсвол ерөөсөө тэгж бодох байх байхаа. Тэрэн дээр би хийсэн дээр юу гэж бичсэн бэ гэхээр цамцаа тайлдгүй юм байх таа гэсэн заяа. Энийг цам заагаад байгаа штэ. Тэгээ би тэр үед ингэж бодсаахгүй ёо тэгээ өөр цамцгүй юм шиг ингээл өмсөөл яваадах юм жоохон ядаргаатай юм аа гэж бодсон чинь өөр цамцгүй л эсвэл юм билээ л дээ. Харин би бүр гайхаад нэрээ овцгүй ингээ ирсэн. Тэрийг тэгээд нөгөө нэг Singles Inferno-д орж ирж цамцгүй юм байна. Данаа тийм. Тэндэн би жоохон гайхсан. Даражгүй л баахан бикини дресс авчирсан байна. Харин хэцүү юм бах та гэж асуудаад. Асар зайгүй л Paradise яа гэж үтсэн юм болов. Супин худлаа нөгөө шарлахсандаа энэ охинтой байгаад байгаа нь мэдгэцэн. Тэгтээ амар ойлгомжтойсэн тий. Мухай супин жоохон муухай зан гаргасан энэ дэр бол. Манай нэг найз бас хэлээд сая түрүүнд яриад гэсэн чинь хийсаныг ингээд зүгээр screen time дээр ингээд ерөөс зүгээр суудгүй ингээд яаж харагдаж байгаа бол тоо гэдэгт амар ингээд санаа зовоод байгаа амар төвхтэй санагдсан. Одоо л ер нь л оролцож байгаа охтуудын дийлэнх хувь нь ялангуяа түрүү сизний охтууд өмнөх сизнүүдийн охтууд бас тийм байсан юм шиг санагдаад байна. Солонгос охтуудуугаас биднээс жоохон өөртөө хамаагүй эмэгтэйлэг тэгээ нэг стандарт бит стандарттай тэрэндээ бас амар үнэн ч хүмүүс идэв шүү дээ. Тэгэхээр тэр мөрөл яг соёлын юу байсаж магадгүй гэж соёлын ялгаа. Бид нар бас нэг тэгээд байдаг юм уу Монгол охтууд? Эсвэл бид нар зүгээр юмд ороогүй болохоор тэгээд амлаа. Юмд орчвол дэлхийд даяар үзнэ гэж бодохоор нэр үсэн янзлмал санагдах бах тий. Тийм. Тэгээ өчигдөр энийг чи битгий уншаарай заяа би чамд уншиж хий. Өчигдөр ороо би нөгөө нэг үлцэн ангиудаа үзчихэд унтах гээд хийвтвэ. Тэгээ унтах гээд хийвцнэ. За Facebook орчоод унтъя гэж бодохгүй юу? Тэгээ Facebook орсон чинь энэ талаар нэг юм пост заяа. Би энийг уншаад ганцаар бүгдлээ инегээд. Тэгээ одоо яг өчигдөр уншсан болохоор би инехгүй байж магадгүй. Гэхдээ амар инээдтэй санагдсан. Хийсоны талаар эрэг сөрөг мэдрэмж огт алгаа. Гэхдээ инээд нь яг яах гээд байх вэ? Жаахан ядаргаатай уурт инээдгүй юу? Нэг инээвэл огтуусахгүй хаа.
Татаж ирээд их удаа үргэлжилж инех цориад байгаа юм шиг инээд нь сүйдэлтэй юм шиг. Өөр хүмүүсийн үзэгдэл яаж яхад ард нь хийсаны хий гэсэн инээд л сонсогдоод screen time шиг voice time гэж байдаг бол хийсэн ялахаар байна шүү. Энэ амар үнэн тэгээ надад амар инээд ингээл ингээс уудсан тий. Тэгээд уудсан тий тэр нэр үгчлээсэн болоо. Би энэ пропорц нь амар гоё тий. Тэгээд ялангуяа хөхн амар гоё хийсэн тий. Тэр зураг авалт нэг харсан уу? Орж ирээд нөгөө хамгийн их нэмэгдээсэн шүү дээ тий. Нэг юм улаа цагаан улаан тавлаад юмсан. Энэ талаад амар гоё бит харж ирсэн шүү. Манекен юм уу гэлээдсэн би my god ямар гоё биттэй юм бэ гэж хэлсэн. Амар өндөр хаа. Тийм хавгаас мис шүү дээ. Тийш. Нэг 68-аас бол дээшээ л авах. Гэтэ нөгөө адилхан бас Paradise яваг болохоор юу хийх юм уу тий. Гэтэ модель хаа. Тийм модель тий гоо сайхан махны л модель. Freelancer модель гэсэн шүү би нэр хайж үзсэн. Яа. Дараах нь болохоор Сүнил байгаа. Сүнил болохоор хамгийн сайхан залуу гэх юм уу. Тийм тэгж ерөн хүмүүс айгуу их боддод байгаа юм билэ. Ер нь айгуу тийм good looking guy биш best looking guy гэсэн. Тийм үү. Хүмүүсийн сорл хандлт нь одоо яг ямар байгаа яаж өсөж байгааг нь ингээд нөгөө графикаар харуулсан байхгүй юу. Тэгээд Сүнил нэгтэйсэн. Ер нь охтуудын нэлээ дуртай type л юм шиг байлээ. Тийм ээ. Тэгээ айгуу тийм бие амар тийм зэгцхэн цэвэрхэн авч явдаг гай юм шиг надад санагдсан. Гэтэ ягаад ч юм бас л нөгөө нэг жинхэнэ амьдрал дээр надад жоохон bad boy юм уу эсвэл жоохон fuck boy юм шиг санагддаг байгаа. Тийм тий. Нэг тийм bad guy vibe шүү. Тэгээ эмэг. За тэр мэрч яах вэ? Би жоохон. Гэтэ яг өнөөдөр бол хоёулаа жоохон жааж хийнэлцтэй жааж ментлээд байгаа юм болгоно. Тэгээд сэнийхээ хувьд таалагдж байгаа юм гэвэл ерөөсөө худлаа байхгүй байгаа. Одоо минжээ тэн хоёр ч нугасаа ингээд ер нь айгу сериусны байгаад байгаа шүү дээ. Тэгчээд мина таалагдж байгаа гэдгээ минжээгээс нуухгүй байгаа надад амар таалагдж байгаа. Тэгээд ер нь ингээд өөрийгөө good looking гэдгээ мэдчихэл угаас энд байгаа хүмүүс амар жинхэнэ амьдрал дээр амар л одол болдог гэлбүүдээ тий. Анханасаа хоёр хүн сонгочод яг тэр хоёрыгоо барай явж надад таалагдж байгаа. Ингээ өөр хүн амтлаа ингэхгүй. Анханасаа нэг тийм шил агаад байдаг шүү дээ. Ийм амар ийм өргөн юмыг арамтай харангуйтай нарны шил. Тийм. Яг өснээрээ зурчдаг эсвэл ингээд нөгөө зүгээр зурчдаг. Тэгэнгүүт тэрийг ингээ харахаар яг юм bad guy vibe. Яг нэг үнийг тийм. Ингээ хоёр хүн анханасаа таалагдж байгаа гэд яг тэрийг аль алинд нь илэрхийлээ явж байгаа нь яг үгтэйчгүй. Гайхсан юм нь 2001 оны хөлөө. Тийм байсан мохоо. Амар сайн. Тэгээд яг онны сонсоод ирсэн чинь яг нэр яг тийж харагдаад эхэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд нэг тийм бас нэг яг өөрийгөө мэдж байгаа ч гэсэндээ яг нэг тодорхой type бас олоогүй. Яг тодорхой байж чадахгүй. Наша гэвэл наша гэчихээр юм шиг санагдсан шүү дээ. Тийм. Минаас жоохон наша ингэж гээд очих юм бол яг хэзээ сонголт моголтон дээр өөрчлөгдөж хөрл юм шиг зүгээр юм сэтгэл төрсөн. Минаас үдээрөө? Олон нийтэд хүлээж авах уу гэдгийг айгүй төлөвлөж байгаа шүү дээ. Яг уу ямар ингэж дутагддаг урахгүй байна. Тэнгүүтээ яг уу тэрийг бодох юм бол хэмжээг сонгох. Гэтээ яг зан чанарнаас л минаас сонгох. Зүгээр надад нэг үзэгчдэд хайрлагдахыг хүсвэл минжээг сонгоод байна гэж үү? Бас тийм юм байна. Би бас тийж бодож байна. Тэр талаар ерөөсө бодохгүйгээр таалагдж байгаа хүнээ сонгвол минаас үдээрээ илүү талтай байхаа. Тийм хтэй гэж бодсон. Яг би нөгөө минжээ өөрөө арай ингээ хашаад байсан шүү дээ. Үгүй зүгээр л надад арай илүү жоох хашигдаад байгаа юм шиг.
Харин минжээ надад бас жоохон тийм мэдрэмж төрсөн. Одоо манай сангийн тийм шус. Манай сангийн сонгоогүй болол манай хүн л бараг ингээд флорт хийгээгүй болол сонгохгүй хаа гэж нэг тэр нөгөө шинэ насраад ирсэн чинь тийм комент байсан шүү дээ. Манай хүн бараг флорт хийгээгүй болол манай хүнийг бараг сонгохгүй гэж би хүлээж авсахгүй гэдэг ярьсан. Тэр нь зүгээр арай илүү нөгөө нэг хүндээ төлрөө дагаалал дээр сэngэл фрэндний дарамтаж байгаа шүү дээ. Тэгээд чинь зүгээр л хэдэн хоног болоод дуусах дейтинг шоу шүү дээ. Басад нөгөө хэдийгээ бодвол жаахан гэдэг нь мэддэг. Ингээд аль чи өөрийгөө мэддэг. Тодорхой ингээд тайпа мэддэг. Тэнгүүд тэрнийхээ төлөө яаж үйл гаргаж байгаа эсвэл зүгээр ярианы маяг дээр нөтөл мэдгээд байдаг болохоор л тэгээ санагдсан гэж байна. Надад single харин тайпа айгуу сайн мэддэг. Яг тэгээ тайпа тодорхойлцоод зоригтой яваад байгаа юм шиг санагдсан. Тийм. Нээлттэй аль хэдийн mature болсон хүмүүс нэг яриа өрнүүлэхэд тийм амархан тийм хүнд дуртай гэдгсэн шүү дээ анхнаасаа. Тэгээл яг тэр хоёроо сонгол яваад байгаа юм шиг санагдав. Таашиг санагдав бай. За гойл болохоор надад бас амар таалагдж байгаа. Амар хөөрхөн, амар sweet. Тэгээд ерөөсөө тийм муухай mean girl energy надад ерөөсөө үгүй. Анги ирэх тусам айгуу тэгж тэр дундаа алдартай болоод гэх юм уу? Жохоо эрэлттэй гэх юм уу? Тийм болоод байгаа нь бол надад яг одоо нэг зөв юм шиг санагдаж байгаа. Анх хөөрхөн мөртлөө эхний нэг хэдэн дугаар дээр эхний нэг 2 3 дугаар дээр ерөөсөө нэг юу аваагүй штэ. Screen time аваагүй. Тэгээд залуучууд нэг ямар сэтгэл мэтгэлээ эсвэл арай илэрхийлж эхлэегүй байсан юм уу? Надад гөвн жоохон тутун үнэлэгдэж байгаа юм санагдсан. Тэгээд одоо яг ингээд эртийг аваад айгу болох юм бол өөрөө бодоод байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ чи гүн GD2-ын тухай энэ болзооны цувралыг сонссон. Харсан уу? Энэ хоёрын нэг Instagram дээр хийж байгаа зураг байж байгаа байршил энэ төр яг таарад хүмүүс айгүй их болзооны цувралд татууд тэгээд хамт 2023 онд тоглолт үзсэн байгаа даахгүй юу? Тэгээд тэрнийхэн зураг даргаад ер нь нэлээд шуугсан юм шиг үлээ. Би бол нэг сайн мэдээгүй л дээ. Гоуны хинч нэг сайн мэддэггүйсэн болохоор. Гэтэ гоун ч нөгөө нэг GDT нэр холбогдохоос өмнө аль хэдийн Miss Korea болсон байсан болохоор солонгосчууд дундаа бол аль хэдийн алдар нэртэй олонний танил болсон байсан юм билээ. Тэгээд нэлээд шуугаад тэгээд тэгсэн чинь GD-гийн агентлагаас нь энэ хоёр зүгээр нөгөө нэг ах トゥ хоёр шиг харилцаатай нөгөө оппа тэгээд дүүгийн хинхий. Тэнсэн мэдгүй яа тэнсэн мэдгүй тийм зүгээр ах トゥ хоёрын юм харилцаатай хүмүүсээ гэд тэгсэн юм шиг байлээ. Амар тийм ойр дотны дундын хүрээлэл амар их мэгтэй тэгээ зүгээр явсан газар нь таарсан юм. Тэр тайлбар өгсөн байлээ. Ян гоё чи тэр дундын найзууд юм уу? Ах トゥ хоёр ахгүй. Тийм юм шиг байлээ. Тэгж хэрвээ тэр агентлагийнх нь мэдээхэд л үнэн бол тийм алдартай юм байна. GDT барцааны сурах шүү. Тэгээд агентлагаас нуртал мэдээлэл гаргаж байна гэдэг чинь гоон бас надад юунд таалагдж байгаа вэ гэхээр өөрт нь одоо л 3 опшн байгаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүт тэр 3-та шинээр танилцж байгаа хүмүүс тэднэрт ингээд дотроос нь ямар нэг мэдрэмж төрөх нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэрийг амар тийм зөвөр үннээрээ хүн болгонд яг үнэн хэлээд яваад байгаа юм шиг надад санагдсан байхгүй юу? Надад тэгээд санагдсан. Надад зөвхөн англи хэлсэн бас нөгөө хамгийн дуртай ингээд нэг оролцож болчихсон шүү дээ. Тэн дээр би бас яг хаан гоунд адилтай болоод байгаа байхгүй юу? Эсвэл ангууд. Ягаад тэгэхээр эхлээд алуугасаа секси дүртөрхтэй юм шиг надад санагдсан. Paradise яваад үнтэй ярьцаад тэгэхээр энэ өөр яг нэг хувийнхынх нь хүн байгаагаараа байдал нэгтэй гараад ирж байгаа. Дараа нь нөгөө юмудаа ярьж байгаа байдлыг юм бас нэг юм арай бас нэг тийм арай байгаагаараа дүртөрхөө ингэж хийлээд байгаа. Тэгээ сүүл талхлаар нөгөө шин залуутай Paradise явахдаа бүр ингэж шал хөрхөн нэг юм бааваш мангардуу гэлөөрөө тэгсэн шүү дээ. Яг тийм accentuate чадна, cute чадна,
Тэ яг тийм байгаар нэрээ байгаа. Хөөрхөн санагдаж байгаа. Би энэ бас амар гоё. Бас урт хөлтмөлтэй юм шиг хэлээ те. Тэгээд тэр сүүлийн Egon гэж залуутай бас бигдгаа штэ. Тэр нь бас амар таалагдсан. Тэр хоёр амар цохоор санагдсан. Дунд нь их тийм гоё юм байлээ те. Оч үсэрч хэлээ те. Тэгээ би бол Gon-ыг хянуудын нэлээс гэж бодож байгаа. За дараах нь Ээж юм байна. Ээжний хувьд би юу гэж дүгнэх вэ гэхээр угаасаа season болгонд байдаг ингээд байжгаад нэг ингээд бүтгэчгүй яахчгүй байжгаад нэг эсчийг авахаас нэгэнд өнгөрсөн те. Тийм надад дүр шиг санагдаж байгаа хгүй, тийм оролцогч шиг санагдаж байгаа. Тэгээд ингээд болгоё бүтээе гэдэг ингээд шинэ ирсэн залуутай ярилцъя гэдэнгүүт нэг л бас болж өгөхгүй. Яг өөрийнх нь хүн энд байхгүй байгаа юм шиг надад санагдсан. Өөрхний хувьд бол амар тийм sweet, тийм гим хоргүй, эмгтээлэг, тийм инхри охин юм шиг санагдсан. Охин ч хоёулаагаас бол ихтэй юм билээ. Их юм билээ. Тэгтээ нөгөө ихчээгээ амар хилэрхийлээд байдаг юм билээ. Тэрэндээ эсвэл амар арай жоохон өөртөө итгэлгүй байгаа юм шиг санагдсан. Надад тэр залуугийн нүдэн дээр шууд ингээд би ингээ ерөөсөө хөгшин болохоор энэ тэр өөрийгөө жоох ингээд дараад яриад байсан штэ. Тэнгүү тэр залуугийн нүүрэн дээр нь одоо олж байгаа охиныг аваад ирлээ гэж бодсон чинь нөгөөдг нь амар өөртөө итгэлгүй ингээд ангууд нь сонирхол нь буурж байгаа юм шиг тэр царайны хувирлал надад шууд мэдгдсэн л дээ. Надад бас яг тийм санагдсан. Гэхдээ энэ дээр нөгөө нэг rumor яваад байсан ш нөгөө санхан те нөгөө дэлгэнчтэй тэрнтэй ингэ жоохон жиг жог гоё юм болохоор юм шиг болох юм шиг байл. Тийм үү. Дараагийн дугааруудаас хүлээжлээ. Нөгөө гол хосууд дээр төвлөрөөд эднэрийг ингээ бас хаяад байж магадгүй л. Яа хоёлаа дараах. За жижиг мага workaholic гэж хэлсэн. Орж ирдэ штэ ингээд нуруугаа уурсан. Тэгээд за тэр нь бол окей. Жохон сонирхол юм. Тэгэнгүүтээ ирснээ голд нь ирэнгүүтээ ингэж тойрч алхдаг штэ. Тэр нь надад бүр яг ингээд угаасаа яг тэгэндээ гэж бодоод төлөвлөөд тэр нэвтрүүлэг тэр арал дээр очиод ягаад тэр үйлдэлийг хийж байгаа юм шиг надад санагдаад тэр нь надад амар кринж байсан. Амар кринж би окей гэж ингэ бодоод нөгөө нэг хамт юм хийж яхад ингээл ганцаараа тэнд очиод яг нөгөө хашилтай гэд хэлсэн штэ. Гэтэл ер нь ингэж би жоохон main character energy-гээ цацруулах юм байна. Би ер нь ингэж олонний анхаарал хүрэх юм байна гэж төлөвсөн юм шиг надад санагдсан. Яг тэр үзэгч одоо миний надад бол тэр нь би л одоо яа тийм ажиллаагүй л дээ. Гэтэ охтууд дээр ажилласан юм шиг үлээ тий. Шоуны хүмүүс дээр амар 3 удаа явцсан наа ч юм. Яг тэгээ санагддаг шээ ингээд энэ хүн яг юу хийдэм бол эсвэл энэ хүн яг ямар хүн юм бол гэдэг ингээд биднэр санагддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ хүмүүс алхахлаарэ яг амьдрал дээрээ жоохон таньж мэдээд эхлэхээрээ нөхөн борчдаг. гэж би бодоод байдаг байхгүй юу? Яг тийм шиг санагдсан гэхдээ жижиг нь л бүр юм билээ. Тийм. Тэгээ анхны сэтгэл маань тэгээд би амар кринжлээд тэгээд ингээд нэг юм царай гараад ирсэн юм бэл. Ингээд идэх нь надад таалагддаг байсан юм. Тусам анги авах тусам хүнтэй ярилцж байгаа нь харилцааг ингэж яаж эхлүүлж байгаа нь яриаг яаж өрнүүлж байгаа нь надад амар мундаг санагдсан. Урлагийн амар өндөр мэдрэмжтэй хүн байх. Уус бүжигч шүү дээ. Тэгээд нэг арай жоохон өөр ертөнцтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм хүн байж магадгүй. Эсэргээрээ ингээд танилцах тусам мэдэх тусам улам мэдмээр санагддаг. Тийм төрлийн хүн баха. Жижиг нь бол. Тэгээд надад зүгээр өгж байгаа тэр vibe нь Тэнгисийн иргэн Монголд өөрөө адилхан санагдахгүй нөө. Яг ингээ биеийнхэн бохборц тэгэл нөгөө хонгорчин бас нэг ингэж бүжиглээлээд дээ штэ. Тэр нөгөө хичээлдээ бүжийнхэн төрлнөөс нэг тиймэрхүү. Тэгмүүд энэ хоёрын тэр өгж байгаа vibe нь тэр mindset нь ч юм уу ер нь энэ хоёр төстэй юм надад амар их ажиглагдсан бодоод байсан чинь. Хонгорчин бас нөгөө нэг яг ингээ хүнтэй амар тийм гоё джентльмен яриатай тийм залуу штэ. Анх харахад бас нэг хүмүүс гэлээ дээдээс штэ. Энэ хоёр надад айгуу төстэй санагцсан. Манай монголоор л хонгор юм уу та гэдэг ш.
Тэмээ гэсэн чинь нэр ялхад тийм үү. Нүрийнх нь хэлбэр тэг ер нь биенийх нь юу ч гэсэн амар адилхан байгаа зү. Ер нь юм нэг турхай нэг. За дараагийнх нь Минжээ. За Минжээ бол одоо энэ улирлын хамгийн их үзэгчдэд хайрлагддаг дүр гэж бол би бодож байна. Ирчүүд мэдээж тэр нь харагдсан. Тэгээ тэр нь бол яалчгүй тамирчин хүний өрсөлдөөнчтэй масал хөдөлгөөн хийдэг хүн араа тийм хийгүү ийм болцдог л байлгүй те. Тэгээ тамирчны хувьд ч гэсэн амар мундаг хүн юм билээ шүү дээ те. Хөл бөмбөг тоглолт юм бэлээ, гүйд юм бэлээ. Минжээ тийм надад амар хурхан харагдсан. Аах нөгөө хийж ирсэн хүмүүсийн нэгсэн шүү дээ. Тасгалын хувцас дээр зураг авахулж байгаа төдөрөх амар хургандэл байгаа байдал нэг эмгтээлэг. Минжээгийн талд нэг нийт үзэгчдийн 95%, Минаг нэг 95% нь үзий ядаад ингэж байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ хэсэг дээр одоо Минаг нөгөө хүмүүсийн нэрийг мартаад ингэж тэгсэн чинь нэг ийм реакшн гаргадаг шүү дээ. Гэдэг надад яг ч муухай санагдахгүй юу? Жохон mean girl санагдсан надад тэр яг тэр үлдэн. Ингэж ингэж надад санагдаад. Энэ чинь бас нэлээ эхний ангиудын нэг штэ. Тэгээ энэ хүртэл би үзэл бодол тогтоогүй байж байгаа. Энийг үзээд би what? Энэ ихтэй нэг амар илдэг биш л шүү гэж би надад бодогдсон байхгүй юу? Минаг гэхдээ би хүмүүрээд байгаа юм шилдэг. Гэхдээ тэрийг ингээд дараа зөвөр илэрхийлж болно штэ. Хүн ингээд эвгүй байдалд орж болно. Яг Минаг тэрийг хүмүүс амар жүжиглээд нэр мэрийг мартсан юм шиг attention авах гэж тэгээдээс ингээ хүмүүс тэгжилээсэн л та. Гэхдээ яг үнэхээр жинхнээсээ мартсан байгаад энэ хүн ингэсэн бол надад Минжээ ч гэсэн ялгаагүй амар муухай үйл хийсэн юм шиг надад тэр үйл санагдсан. Хамгийн анхны Paradise явдаг тийм хүмүүс сонгосон чинь Минжээ бас ингээл амар балмагдаад байсан шүү дээ. Өөр нэгэн хүн тийм байдалд орвол хамгийн ойлгох хүн байж чадах юм шиг надад хэрвээ би өмнө нь тийм зүйл одоо камерны өмнө тэгж experience хийсэн бол би тэгж ойлгож хүлээж авах байсан байхгүй юу? Тэнгүүд яг би энэ хүртэл Минжээд яг л бусдын адил амар ингэж fan girl хийжсэн аа энэ дээр амар ингэж мөнгөцөн чинь надад амар тэрэн зүгээр ингэ шууд урсгалаараа гарцсан яг ингэж өөрийнх нь expression юм шиг санагдсан байхгүй өөрөө тэгж ингэж илэрхийлж байгаа юм шиг санагдсан байхгүй тэр нь надад яг үннийг хэлэхэд амар онцгой санагдсан. Тэгтээ ерөөс анзаараагүй маань энэ үйлдэлийг. Үнэхээр л яг Минжээгийн хувьд Сэмэл амар таалагдаад байгаа юм шиг санагдсан. Минжээ ингээ ерөөсөө чийл байж чадахгүй өөрөөс нь өөр хин нэгэнтэй ялангуяа Минатай байхад ингээд ерөөсөө амар ингээл байсан нь нэр үнэхээр л хүчтэй л туралжтэй л байдаг. Надад өөрийн завсан ч уйлхаад байсан амар сонирхолтой байсан. Нэрээ юм өмнөөс юм реакшн гараад байгаа юм уу? Тэр болохоор эхлээд бол амар хөргөсөж байна. Гал цагтай хүчтэй ээжэг байж байгаа. Яг сүүлийн ангууд дээр нөгөө хитрхи нэг үндэ автаад тэр дөрөв гэсэн стресстэй дөрөв гэсэн нөгөө контролдож чадахгүй байгаа флэш ч юм уу эсвэл үгүй өөрөнд таалагдж байгаа хүн өөрийг нь ингээ өөрийн болоод өөр хүний сонголтуудыг амар хэрэгжил бодлогууд байгуулахыг амар ядраад байсан юм шиг л санагдаж байна. Яг үнэндээ жоохон айгаад байгаа юм шиг санагдсан. Хэрвээ Мина нэг л үйл хийжвэл Сэмэл намайг биш түүнийг сонгондоо өөрийнхөө одоо Сэмэлийн хувьд ингээ эзлэх байр суурьндаа ийм баттай итгэлтэй биш байгаа юм шиг санагдсан. Тэгээд энийг хардаа. Ким Минжээгийн талаар нөө мэдээлэл олох гэдэг ингээ хайсан чинь ингээ гараад ирсэн заяо. Энэ үнэн гэж үгэж би бодоод байгаа хгүй юу? Яа нү энэ надад нэг хамаагүй л дээ. Гэхдээ би энийг үнэн бол окей надад хамаагүй. Гэтэ би худлаа гэж магадгүй гэж бодоод байгаа хгүй юу? Яагаад гэвэл ингээ харангууд яг ингээ эрүүн нүрэг гэх юм уу? Яг энэ хайдаа нэлээд засвар орсон юм шиг харагдаж байгаа. Энэ чинь ингээ тамирчин хүн ингэж засвар орж болох. Тэгэхээр энийг би худлаа зураг гэж боддог. Энэ хэрвээ нэр нь мөн бол Кённам гэх өөр хүн байгаа. Эсвэл энэ Кённам гэж өөр юм байна. Мэдгүй. Кённам гэж эсвэл нөгөө юу мөнийхэн тэмцээнийхэн нэр байсан юм болов уу? Кённам гэх юм болоо. Энийг хараад би бас шоконд ороод. Аймгийн нэр юм болоо. Кённам аймаг. Хооч. Тэ тамирчин хүн тэгж ингэж хийлгэж болд юм бах та. Унж мөн бол одоо хамаг юм хайр болчихно гэж тийм юм байдгүй юм бах та. Орж болох байлгүй дээ. Тийм аюултай биш үү? Тамирчин хүнтэй гүйж хараа. Тэгээ пластик сүржрээ би үл ерөөсөө их амар гэж боддог байхгүй. Яг бүр хитэрсэн тохиолдолд бол гэж бодно штэ. Мэдээж хинч байсан шууд ингэж шууд
гардаг реакшн штэ. Гэхдээ хэрвээ тэгж ингэж гэж боддог хүмүүс мөнгөтэй байсан бол бас хийлээсэн баг. гэж бодсон нөө. Би бас мөнгөтэйсэн бол аль хэдийн тэрийг тэгчтэй юм уу энэ ингэж тийм үг боцсон л байгаа. Аль хэдийн хийлэгцэл байгаа. Өмнө байстай шок мэдээлэл. Яаж ч утсан тамирч юм байж бодоход энэ өөхөн юм шиг надад санагдаад яагаад болохгүй тамирчин юм яагаад энэ чинь нөгөө янзлуулаад явчих юм бол хэдхэн сар дотроо л хэвэн болчих. Тийм үү. Гэтэ энэ чинь тусгай заалт малт байдаг бах тий. Байдаг баха. Би тамирчин байсан бол хийлэхээс айна. Тэгэхээр би энийг өөрөөсөө биш яах гэж би бодож байгаа. Энэ бол яг нэлээд залуу 17 8-тай байхад бол болохоор харагдаж штэ. Тэнгүүд энэ нь бол нэлээд саяхны зураг юм шиг харагдаж байгаа зү. Тийм бэ. Тэгээ хэрвээ энэ үнэн байсан бол Минжи чинь угаасаа шоунд орохоос өмнө аль хэдийн одолны танил болсон байгаа штэ. Солонгостой. Тэнгүүд энэ мэдээлэл нь амар viral байх байсан баха. Тэнгүүд тийм ерөөсөө харагдаж байгаа. Тийм. Би энэ гүйж байгаа зүгтээ амар яг адилхан харагдчих. Би энэ яг адилхан харагдчих. Аа. За мэдгүй. Удаа хараад чи баг мөн. За. Яа би энэ нэрийн солиог байна. Sorry. Энд чинь сумын штэ тий. Бодлоо хэлэх юм бол. За царайны хувьд л ерөөсөө миний type биш. Тийм болохоор би нүнийг ягаад охтуудын хаалт амир хөлтөд байгааг би ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт энэ хүн надад ямар тийм vibe мэдрүүлээд байна вэ гэхээр киноны эхнээс дуус хүртэл амар сайн хүн байжгаад төгсгөлд нь яг алуурчин байдаг ч юм уу. Тэгээд тийм хүн шиг зэгүүн хүн шиг санагддаг. Санагдсан. Зэгүүн хүн шиг. Golden Retriever төрлийн залуу шиг харагдсан. Амар baby face. Тийм гэдэг надад бол царай нь л амар тэгж санагдаад. Тэгээ өөрөө бас өөрийгөө амар тэгж илэрхийлээд байсан шүү дээ. Миний царай л тийм дээрнээс юу би өрөөсөө тийм биш гэдэг нөгөө нэг хинтээ явдаг болон хамгийн анх нөгөө Минжэд явдаг болон дээр тэгээдсэн шүү дээ. Адам шулуун гэсэн. Тэргээрээ стандарт төгссөн гэдэг нь би яг ямар хүн блэ? Надад яг ямар хүн таалагддаг вэ? гэдэг нэг юм шулуун аль биш нэг юм тооцоолсон байна шүү дээ. Нэг тэрнэр амар ихсэн. Чигээрээ байгаа уушаас харцсан. Хянуудаа тэр гаргаж байгаа хоорондынх нь нэг тийм харилцаагаа даа шүү дээ. За баяр хүрэг юм үргээ гэсэн тэгснэ. Ингээд үг мөгээр идээс ингээд аа болол аль талтай амар надад айгуу гоё санагдсан. Ингээ яриа байжангуул хурж ирээ хоёр биенээс нь амар тулгаас асуугаад байгаа нь амар ядаргаатай. Тэгээд энэ магадгүй ухсаа харилцаанд жинхэнэ амьдрал дээрээ жоохон амар тийм мэдгүй би энэ яагаад гэж харсан юм бэ амар хүчрхийлэг чиг харагдаад байна. Хүчрхийлэх юм бэ? Тийм амар хартай тийм хүн шиг хүчрхийлэгч чи өөр нь амар гой царайтай байдаг гэсэн юм байдаг шүү. Амар cute дээ. Айгу хартай төрлийн юм байж. Тэгээд ирээд ингээ шууд хоёр хүн одоо яг тийм үйлдэл хоёр удаа гаргасан шүү дээ. Нэг нь хиньюутай байхад нөгөөдг нь болохоор нөгөө сүүлийн шинэ галтай байхад ирээд шууд ингээд идэх нь бусдын орон зайг ингээ ерөөсөө хүндэлдэг юм лөө. Maybe нөгөө хоёр хүний амар цохол байдалд оруулаад байдаг нь болохоос яг тэгээ санагдсан. Зуртаа. Пассвордтай үг юм уу? Чат мачаалаад юм байж байгаа. Тийм надад яриад байгаа юм. Би чамайг хинээс пассвортыг асууад байгаа юм л. Би хэдийн цагт яг single inferno-аас өмнө найз охиноо харджээ гэтэр гэсэн мэдээлэл гарвал би л гайхахгүй юу. За дараагийн юм маань болохоор Жуён байгаа. Жуён би нэрийн дурагчсан юм санагдав. Нөгөө Ээжин шиг хинчгүй байжаа дуусчдаг биш. К-драма энэ төр чинь яг гол биш. Гэхдээ хоёр хос нэг хөөрхөн драма яваад идэг ч юм уу. Туслах хоёр дээр туслах хосууд гэдэг. За нэг тийм po. Яг тийм ролыг энэ сизонд гүйцэтгээд байгаа охин шиг санагдаж байгаа. Хүчтэй мэдрэмж бас байхгүй гэхдээ. Яг уу илүү зээжийн дээл талтай юм шиг санагдсан л да. Тэгээд хүн нь бол бас асуул нэг юм яах гэдэг нь мэддэхгүй л юм шиг санагдсан шин. LGBT гээд энэ драмны гол дүрийн эмэгтэй амар хүчтэй санагдаад байгаа. Энэ аяатай юу за байлаач дээ. Яа чачиг чи банаа гояныг энэ жоохон яг төстэй байж магадгүй. Ихтэй л адилхан бол биш. Тийм үү надад бүр анх үзэл энэтэй адилхан санагдсан. Тийм үү? Тий.
За дараагийнх нь болохоор Субин байгаа. Субинийг би номхотгогч гэж утсан. Гэтэ Минагийн хандын хаг дарсан юм шиг надад санагдсан. Гэтэ Минаг бүр байхгүй болсон дээ бүр Мина бүр сүлрөө. Байхгүй шахны бүр хийдөө. За бүр хийдөөч бас хайшин. Мина өөрөөсөө л басан л доо мань. Минагийн эгогийн үнэхээр яг гоо тижээгээгүй тэр нь болсон тий. Ингэрсэн хүмүүс чинь бүгдээрээ л амар тийм байгаа газартаа амар тийм од байсан байж таараа штэ ер нь хүмүүс дунд хөөрхөн сайхнараа тэгээ өөрийгөө мэдэрсэн хүмүүс ирж байгаа штэ. Энэ дээр бол энэ Субин яг гүөх гэснээ за бас би ч бас нэрээ Субин шүү гэж утсан юм шиг надад санагдсан. Гэтэ яг номхотгсон арга нь жоохон буруу, тэр нь жоохон муухай. Хөөрхөн нэг амар сонирн байдалд оруулж байгаа юм ингээд худлаа найдвар өгөөд нэг тоохгүй хэвээрээ гэхдээ хийсанд найдвар өгөхгүй зүгээр тоохгүй ингээ байж болох юм. Тийм болох байсан. Мухаа санагцсан тэр сүүлийн ангийг үзээ. Тэгээд царайлаг бол царайлаг залраасан. Амар тийм гэрэлцэн сайхан сэтгэлтэй юм шиг харагдсан хүн байгааз. Аха. Тэгээ амар плеер байх угаасаа. Ер нь хөөрхөн сайхны хувьд бол хөөрхөн Субин ч юм бас миний топ 3-т бол байгаа. Хоо. Би ч баг минь олцсон шүү. Миний топ 3. За Сангун. Сангуныг би штэ ерөөсөө царайлаг гэж бодохгүй байгаа. Би бас хөөрхий шоунасаа ингээд за энэ угаасаа биний шоу биш байна. Би бол болсон чинь явахгүй байна. Энэ урлагугасаа надад зориулагдаагүй намайг үзье яддаг байхаа гэлөө. Тийм. Friends зонд болсон өөрөө ч тэрийг амар хүлийн зөвшөөрсөн юм шиг ингээ гарднаа тэгж ингэж илэрхийлчихэд ерөөсөө тэрийг хүлийн зөвшөөрч чадахгүй надад шанс байгаа. Энэ бол төгсгөл биш. Гэтэл төгсгөл биш ингэ байгаа юм шиг. Хооны тэнөө. Надад гэр вау фил фатсэлсэн хэлээрээ. Манайс өөрөө нөгөө ярьдаг штэ. Нэгэн дөрүүлдэг штэ. Тийм. Синчээ саналын татаж аваад мөрөн дээр гараад тэсэснээ хөрхөс. Тэр амар хөрхөс би тэр ямар ч хүм тийм үйлдэл гаргаж шууд оглох хаа. Ахныхаа трейлер дээр юм ортой хэсэг гараадсэн штэ. Тэр санхүү байх гэж бодсон. Тийм нөгөө ингээ камер байгаа болохоор гэж нэг тийм бодсон штэ орно. Тийм үү би тэрийг санаж байгаа юм шиг байна. Би тэрний залуу санхүү нөх гэж бодсон. Харж илээ тий. За Минасу ёо. Тэр тэмдэглэлээр би Минасу дээр нэгээс 4 хүртэл би чамд хангалттай тий би чамайг амар харж утсан. Одоо би бүх юм чинь тэмдэглэж авах. Минасу гэдэг амар хөөрхөн. Яг баарай хөөрхөн. Би тэгтээ эхний 3 анги хүртэл амар хайрлаж үзсэн шүү дээ. Хөө ямар гоё илчвэ. Ямар гоё хүн бэ. Угаасаа юм амар их screen time ахын аргагүй байна. Угаасаа од байх аргагүй байна гэж бодсохгүй. Тэгээ нөө эхлэл хэсэг дээр ягаад нөө Paradise Tide яасан бэ гэсэн чинь ингээд олонхын саналаараа яалт одоо их саналсан ясан гэсэн чинь одоо ч миний цаг ирсэн гэсэн нэг тийм харцаар авдаг швэ. Энэ мэнийг юм би нэм хүлэн зөвшөөрсөхгүй. Угаасаа өөрөө хөрхөн гэдэг юм гэж байгаа. Өөртөө итгэлтэй. Лайм хайл үзчихсэн чи 4-р анги дээр нь Гуаны шиг хэсгүүд гарч илээ. Гуаны ч бас хөрхий амтан яг үнний хэлдэг хэсэг дээрээ нэг дотор 2 дотор 3 дотор 4 дотор гэх баг бүгд шиг суусан шүү дээ. Тэрнээсээ болоо тамир харуулгуулаад яг тэр шиг бас адилхан үйлдэл татагтаал тэгэл дургуулж хэлсэн да. Naturally амар хөөрхөнтэй. Яг ингээд хараад би бол энд ерөөсөө гоо сайхны нэслэл баг байхгүй байх гэж бодож байна. Тэгээд яг ингээд яг нүрнийхэн хэв маяг байгаа юм нь яг өөрийнхөө тэгээд яг солонгост тавигдсан BTS стандарт амар том нүүд амар ийм хамарч гэдэг юм уу. Тийм юм байхгүй мөртлөө згсэнтэй. Айгуу хөөрхөн. Тэгээд яг амдаар харуул бүр л гоё юм шиг санагдаад байгаа байхгүй. Яагаад бол бичлэгийн сан сарахад ингээд мөр зурмаг гоё тий. Тэгэл би бүр амар өөрийнхөө гоё яагаад байгаа юм байна да гэж би бодоод тэгээд 4-р ангийн гэж бодож эхлэв. Гэтэ бол би хийтгэл хийгээгүй байсан.
Одоо ч нэг хийгээгүй л те. Гэтэ би фактуудаа хэлье. За нэгд бол тэр хүн эгоистик заяа. Miss Earth юу дэлхийн мисс юм л шүү дээ. Ийм биш шүү дээ. Тийм. Тэгэхээр бас аргачгүй л байх л та. Гэтэ эго бол хизээж шиг зөв зүйл бол биш шүү дээ. Тэрийг би яаж мэдсэн бэ гэхээр Хёнвoo нэг бүгдээрээ тойрч суужгаад шинэ ирсэн охин Минасуутай адилхан гээ хэлсэн чинь тэр царайны экспрешн гэд амар дургуйгахаа илэрхийлсэн шүү дээ. Одоо жишээлбэл хоёулаа хамт байжгаад манай ингээ шинэ охин шижиж ирээд чамтай адилхан юм байлаа гэх тэгэнгүүт за эрэгтэй хүн тэгээ хэлсэн гэж бодчихсан юм. Тэгэнгүүт тэр чинь яг муухай юм ерөөсөө биш шүү дээ. Өөрөө тэр хүний бүр ямар хүн бэ ч гэдгийг ингээ дойртож хараагүй байгаад байгаа шүү дээ. Минасуу. Гэхдээ тэр хүнтэй адилхан гэж хэлсэн чинь уурлаад байгаа нь амар сонирн байсан заяа. Яагаад уурлаад байгаа вэ гэхээр наадтай хүн зэрэгцэх ёсгүй. Намайг царай муутай гэлээ гэж биш надтай адилхан гэж байгаа юм тий. Надтай юм. Чөө Минасуутай юу гэж байгаа юм шиг надад санагдсан заяа. Тэгэнгүүтээ шууд тийж хариулж штэ. Чи намайг өөр гэдгийг мэдэх болно гайтраа гэсэн штэ. Тийм хүн тэр хүнтэй уулзах гэж өөрийгөө өөр гэдгийг яаж мэдэх үү? Заяа. Адилхан би нэр ингэсэн байгаа байхгүй. Адилхан байх тийм муу зүйл юм уу гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэмцээ хэрвээ би ингэ байжгаад за би өөрийгөө Singles Inferno сууж ийн гэж бодоод хянуу ирсэн шинэ нэрс охин сүмэд адилхан мэлээ гэж хэлсэн. Тэгвэл би надад ерөөсөө тийч муухай санагдахгүй. Би тэрийг л үнэхээр ойлгоогүй заяа. Тэгэнгүүтээ яг тэр үеэс хойш хянууг ингээд сонирхдаг болсон гэдэг ингэ хэлсэн шүү дээ. Намайг тийж хэлсэн болохоор тэгдэг болсон гэж тэгсэн нь зүгээр түүнд тэр ингээд хэлсэн үгийн одоо эргүүлэх гэж адилхан бишээ. Би ингээд хамаагүй илүү шүү гэдгээ мэдрүүлэх гэж хянууг тэр үеэс их сонирхож эхэлсэн юм шиг надад санагдсан заяа. Уус яг тэр үеэсээ тэгээд хэлсэн шүү дээ. Бас тийм байж болох юм тий. Тэгэнгүүтээ хоёрдугаарт болохоор attention seeker заяа. Бүр ингээд бүр attention л тэр хүнийг амьд байлгадаг юм шиг. Тэр нь яаж надад мэдрэгдсэн бэ гэхээр би нэггүй байлаа гэж тоол хийж байхдаа гарч мараа явсан шүү дээ. Тэгээд тэгснэ тийм ингээ хинч над дээр ирсэнгүү гэдэг тэр амар тийч акцент өгөөдөөсөн шүү дээ. Ер нь бол хэрвээ тэр хүн би энэ муухай байсан бол би энэ муу байсан бол зүгээр болцсон. Арай зүгээр дээрсэн бол тэр чинь гол зүйл нь шүү дээ. Тэнгүүд энэ хүний хувьд дээрсэн байсан ч одоо яах вэ? Ер нь л надад хинч анхаараагүй байхгүй юу гэдэг тэр амар акцент өгөөдөөсөн заа. Тэгээд би бас attention seeker гэж надад санагдсан бэ гэж бичсэн чинь санхүүнтэй хоёулахна яриад ингэ байж ах та би эсвэл агли юм байна гэсэн шүү дээ. Тэнгүүд тэр аль хэдийн санхүүн уурт нь тийм гоё гэж хүлээж аваад уурт ингээд тэгсаад байж байгаа хүнээс тэгж асууна гэдэг бол хариултаа аль хэдийн мэдж байгаа асуултаа л асууж байгаа хэрэг байгаа байхгүй юу. Тэнгүүд үгүйстэй чи хөөрхөн штэ гэдэг нөгөө нэг pick me girl-ийн хүсдэг хариултаа штэ. Тэрийг авах гэж асуусан юм шиг надад санагцсан. Бохтууд руу амар ингээ буруу өгөөдсөн штэ. Охтуудад тэгсэн байх чинь ингээд намайг яагаад тэгээд байгаа юм бол тэгээдсэн шүү дээ. Тэр нь надад яг хүссэн хариулт нь юу байсан бэ гэхээр зүгээр л чи амар хөөрхөн байсан болохоор л тэд нэр ингээд чамаа ингэж байгаамаа гэж хэлүүлгээд тэгээд юм шиг надад санагдсан заяа. Тэд нар чамаас айж байгаамаа тэд нар чамаас ингээд чамд хүний алдчихгүй гэж химээж байгаа ахгүй юу да Минасуу үгүй чи бол үзэсгэлэнтэй шүү дээ гэж хэлүүлгээд тэгээдсэн юм шиг надад санагдсан. Тэгэд нэр нэмээд хөрөгчийн сэтгхээ заяа. Сүбинийг хийсэнтэй тэгсэн болохоор гэж хэцүү байх үедээ ярилцсан хүн болгондоо тэгж яриад байсан. Одоо би тэгсэн болохоор сүби ингэж хэлээ гэж биш. Сүби ингэсэн болохоор миний сэтгэл сонирн байна. Яагаад сүбинд тэгснийг ингэ хүн ерөөсөө ярихгүй байсан. Сүбинд чамайг найз гэж хаадаг шүү гэдэг нь бас энэ хүртлээс хамгийн гайгүй хүн шиг үлдэл нэж магадгүй. Санхүүнд сомми билүү. Санхүүн нүдэлтэн чигтэй юм. Тэр бол яхаа респект тоо. Тэгэд би энэ хүнийг яаж би дүгнсэн бэ гэхээр муухайгаар хэлвэл тэ энэ хүн ерөөсө төлөвшөөгүй юм байна. За арай зөөлөлж сайхнаар хэлийгвэл ерөөсө хүүхдтэрэл байгаа юм байна гэж би бодсон. Босоо хүүхд чинь нэг тэгдэг шүү дээ. Яг л өөрийнхөө хийх гэсэн юм хийдэг. Яагаад хүүхэд шиг хүмүүжээгүй төлөвшөөгүй гэж хэлсэн бэ гэхээр ингээл бүжиглээ гарч мардаг. Амар муухай минжиг яагаад бодоогүй зүгээр л тийм байгаа болохоор тийм хүн болохоор тэр хүн ерөөсөө тэр
Бусад хүмүүсийг бодож сураанхаг болохлээр нөгөө хүүхдэрээ байгаа болохоор төлөвшөөг байгаа болохоор иммачур байгаа болохоор гэж би дүгнэлтэнд хүрсэн юм байна. Сайхнаар хэрвээ excuse болгож хэлэх юм бол би нэр тэр илүү нээлттэй яагаад гэвэл ингээд тэр баруунд амьдардаг учраас энэ бусдаас өөр байгаамаа гэж би бичсэн байна. Баруунд байдаг илүү нээлттэй болохоор Аз хүмүүсээсээ болцсон юм байна гэж яг сайнаар үзье гэвэл би тэгж л хэлэх юм байна да. Тийм ээ. Тэр бас санал нэгдэж байна. Тийм хүн болохоор ерөөсөө үннээсээ нөгөө хүмүүсийг бодохгүй байгаа учраас л тийм ингээд өөрөө ирэхгүй гараад яваад байгаа л санагдсан. Би бас энэ дээр санал нэгдэж байна. Тэгээд яриамжтай надад игдүүдэд суучих. Нэгэнхтэй гэж нэг харж мартаа штэ. Тэр мөр нь уус амар игдүүтэй. Cute. Тэрний хувьд бол би хичээгээгүй байгаагаараа тэр cute гэж бол би бодож байгаа. Яг ингээд амар игдүүтэй байж чаддаг. Амар өөрхөн байж чаддаг. Секси байх эсвэл байж чаддаг. Гоё. Тэгээ яриамаар тийм би ч юм минаас үржтэй. Би угаасаа тийм штэ. Гэл би ингээ хоёр залууд хамгаалж болох юм болов гэж хүмүүс нь амар игдүүтэй харагдахаар. Минаас үл яг энэ сизнийг утга учиртай үүсэх юмтай болгож байгаа хгүй юу. Яг хувь хүнийх нь хувьд бол амар их асуудлууд байгаа. Энд чинь тэгээд шоу штэ. Яах вэ? Байж бол хамгийн гоёо би хэрвээ өмөрий гэх юм бол одоо энэ шоу чинь дэлхийд даяар хүн болгон үзэл хараал яригдаал явж байгаа штэ. Тэгээд тэгэнгүүт ер нь өмнөх сизнүүдээс ямархуу үйлдэл гаргасан хүмүүст үзэгчд нийт ингээд дуртай байдیں۔ Оролцогчид ер нь гадарлаж байгаа мэдж байгаа штэ. Тэнгүүт минасуу яг ингээд одоогийнхоо хийж байгаа үйлдэлийг хийвэл үзэгчд угаасаа дургу байдаг гэдгийг мэдж байгаа штэ. Мэдсээр байжж яг өөртөө өмнөж байгаад хиймээр байгаа юм хийгээд тэгээ байж байгаа надад амар таалагдж байгаа. Бусдын хайрыг хүргэх юм хийхгүй гэдгийг мэдж байгаа тэр хүн яг өөрийгөө бэж чадахгүй ч магадгүй л дээ. Гэтэ мэдсээр байж дүр эсгэхгүй байгаа нэ. Өөрийнхөө өнцгөөс харах юм бол угаасаа яг алчиг юм байгаа байхгүй юу? Тэ юу их юм даа чадж байгаа. Хамаг скрин тайм нь чадчих. Шоуг утга учиртай болгож чадчих. Ингээд хандлтын өсгөж чадчих. Амар entertainment юм байгаа байхгүй юу? Тэгээд ядчих амар хөрхөн илбэтэй. Жама өсгөж чаддаг. Шоуны яг player. Яг game changer нэг хүн л тий. Дараагийнх нь. За шинэ хоёр хүний хоолой яриад ингээд дуусч байна. За Хэён бол гэгээлэх игдүүтэй тийм охин. Гэхдээ яг бүх юмыг тоглолтыг эргүүлж чадхааруулаарай байж чадахгүй байх гэж би бодож байна. Тэгээд надад хамгийн анхны өмсөж ирсэн плаж штэ яган плаж. Тэр нь амар гой цахан уугуу толгоор амар гой арьсан дэр нь тэр плаж бүр амар гой харагдчихсан надад. Бүр үнэхээр цэнтэй харагдчихсан. Хувь хүн зан арьсныхаа хувьд ч гэсэн их амар тэгж хорхотгаад ч юм уу тэгээ яваад харамш хаа гэж бодож байна. Манай нөх хийсэн мэс шиг ингээ байгаад байдгүй юм шиг тий. Инээвэл инээгээл зөрүүлж эслэлцдэг. Тийм. Амар гэгээл өөрийнхөө бас нөгөө витамин шиг гэлөө үнэшим шиг амар гэгээл. Үзэж байгаад энэ хэсгийг би скриншот хийгээд авсан. Зургийг авсан. Яг энэ хэсэг дээр надад яг сүнс шиг харагдсан. Яагаад энийг тэгж оруулдаг байна? Ойртод гэсэн чинь амар гоё холоос юм амар биг сүнс шиг харагдаж чинь энийг яах гэж оруулдаг байна гэж би бодсон. За дараагийнх нь Игон тэмдэглэл дээр амар аашмуутай плеер байж магадгүй залуу хаа. Өмнө нь нэг шоунд орсон шүү. Дэйтний. Тийм үү? Ингээд дэйтний шоунд орсон бас би нэг комент харсан ингээд амар сагин бол биш байна. Бид нар угаасаа тэр шоунд ингээд амар сайн мэддэг болсон. Тийм үү? Тийм. Нэг дэйтний шоунд орсон юм шиг байлээ. Ерөөсөө орж ирж хасаа царайлан марайлаг харагдаагүй. Тэгээ сая сүүлийн юм дуунаг амар царайлаг гой залуу байна гэж бодсон. Хоёлаа тэгээд ахаад part 2 маяг хийн гэж бодож байна. Part 2 хэрэг хүсэж байвал хүмүүсийн комент чирээ яаж дуусах бол гэдэг дээр нэг prediction яаж таамагласан тийм бичлэг хийвэл надад сонирхолтой санагдаж байна. Тийм бэ.
Тэр тэрнтэй дуусгах, энэ энэтэй дуусгах гэд хоорондоо гоё хамаглаад. Тийм байх те. Тэгвэл юм. Тгийж гэж бодлоо. Тийм шалтгааны улмаас гэдэг байгаа нэрээ гоё юм. Аха. Надад тэр орон дотор байгаа хүмүүс нь хийм бол гэж боддог. Тэр одоо хийм болоо. Тэр хоёр одоо яах гээд байна вэ? Яавал чи яа тий. Наад шоуг маань яаж самрах гар вэ? Тэгээд өнөөдөр бид хоёр дөрөв дээрээ гоё өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж ярьж чадлаа. Би үл чадлаа. Чи чадсан уу? Чадлаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Бид хоёрын ярьсан зүйлстэй санал нэгдэж гин үү? Санал нэгдэхгүй байна уу? Бид хоёрын яриаг үзий ядчихсан юм уу? Комент бичээрэй. Амархагаар бүлээгээд амар жаач хийсэн юм шиг санагдах юм. Амар жаач хийгээ бүстэй гай бүстэй. Яа одоо тэгэл өнгөрсөө аль хэдийн ярьж одоо өнгөрсөн. Season 5 болол season 3-4-өөс хамаагүй илүү сонирхолтой бүхэлдээ санагдаад байна. Би бүр 3-4 дээр хин гарсныг би бүр санахуг. Би нөгөө Guanhee-тэй ангиг чинь өмнөх season гэж бодоод байсан чинь байхгүй. Өмнөх season чинь Xian-тэй бүлэн байсан юм лээ шүү. Би бас Xian-тэй гэж бодлоо. Тэгэхээр тэр хоёр ерөөсөн юм онц байгааг байхгүй. Гэтэ манай Dex жоохон хинд талтай байлгүй юу? Минасуд жоохон дуртай хэлээ тий. Үгүй нөгөө хин Гаун гэсэн шахнасаа. Тийм үү? Би ингээд хэрвээ сонгоод болоос Гауныг сонгоо. Миний тайп байна л баг ирсэн. Гэтэ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай гэрээ. 1 2 3. Баяртай. Минаа ингэж байгаа. Ингээд эдэжтэй. Аха. Хэлээ гоцолцоолаад. Тэгээ би өсөөр үзэж байхдаа яагаад ингэж ийм бол. Ингээд хахаар чи ураад энэ хомхот болоод ч тийм байгаас гэж би боцохгүй юу? Аха. Тэгээ би дахиад ингэдсэн чинь өнөөдөр миний урд хомхот болчихсон. Йоо. Тэг өнөөдөр ч миний харсаад муухай наа.